Зовлон жаргал гэдэг зүйл хүний хүсэлтэй нэгт холбоотой. Зовлон гэдэг зүйл хаанаас гарч иж байна гэхээр хүн тэр хүсэж байгаа ирээдүгээ авч чадахгүй болохоор зовлон гарч ирдэг. Зарим хүмүүс өөрийг нь таалаасаа, эсвэл зарим хүмүүс өөрийн хүндлээсээ, эсвэл би зүгээр сэтгэл хангалуун дүүрэн баян байртай машинтай амьдрмаар ч гэдэг юм уу. Тийм бүх зүйлүүд дандаа тийм хүслээс болж зовлон гарч ирж байгаа. Жаргал гэдэг зүйл ч гэсэн ихэнх хүний хувьд хүсэлтэй холбоотой. Ихэнх хүний хувьд жаргал гэдэг зүйл бол хүн хүссэн зүйлээ авахыг хэлж байгаа. Яг төрөний эсрэг нь би яг тэр байртай машинтай болоод яг тэр миний хүссэн хүмүүс надаа миний хүссэн зүйлээ өгөх юм бол би аз жаргалтай болно. Тэгэхээр энэ хүсэл гэдэг зүйл жаргал зовлон гэдэг хоёрын ерөөсөө үндэс нь болчихж байгаа байхгүй яг бүтцэн. Тийм болохоор бид нар энэ хүсэл гэдэг зүйлийг маш сайн ойлгох ёстой. Яагаад гэвэл бидний амьдралдаа гаргаж байгаа бүх шийдвэрүүд бидний хүслээс үүдэлтэй. Бид нар юу хүсэж байна тэр зүйл рүүгээ өгөхийн тулд бүх шийдвэрээ тэрэн дээр суурилж гаргадаг. Гэхдээ бид нар хүсэл гэдэг зүйлийг илүү тийм үндсэн яг ямар зүйл болоод байна гэдгийг ерөөсө харъя гэж боддоггүй. Зүгээр л нэг зүйлийг цаанаас автоматар шийдвэр гаргаад байдаг. Би энэ зүйлийг яагаад хүсэж байгаа вэ? Энэ хүсэл хаанаас гарч ирж байна? Юунаас гарч ирж байна? Ямар бүтцтэй байна гэдэг талаар бид нар ерөөсө боддоггүй. Тэгээ энэ дугаар дээр энийг л ерөөсө ойлгох гэж үзье. Яг энэ хүсэл гэдэг зүйлийг ойлгоё. Тэгэх юм бол бид нар хүмүүс амьдралдаа яагаад зарим нэг шийдвэрээ гаргадаг, яагаад зарим нэг зүйлийг хийдэг, энэ нийгэм тэр чигтээ яг ямар бүтцтэй байгаа, юун дээр тогтож байгаа гэдэг зүйлийг ойлгоод ирнэ. Тэгээ хүсэл гэдэг зүйлийг ойлгоод ирэнгүүт айдас гэдэг зүйл ойлголтно. Тэгээ ер нь хүний бүх тэр эмоцууд маш тодорхой болж ирнэ гэдэгт бол би найдаж байна. Яг энэ дугаарыг сонссны дараа. Гэтэ яг өмнөх дугаар дээр ярьсан шиг надтай цуг энэ бүхнийг эргцүүлээд бодоод яваарай гэж хүсэе. Би зүгээр та нарт юм хэлээ, та нарт үннийг хэлж байгаа гэсэн зүйл биш. Та нар ч гэсэн миний хэлж байгаа зүйлийг энэ үнэн үү? Энэ худлаа юу? Энд чи жоох алдаа дутагдaltaй юм шүү гэд тэр талаас нь бас бодоод үзээрэй. Яа тэгвэл энэ бүхэн би зүгээр л Krishnamurti гэдэг айгу мундаг spiritual teacher байдаг. Тэгээ тэр хүний уншсан номноос өөрөө ойлгосон зүйлүүдийг л хуваалцаж байгаа шүү. За энэ хүсэл гэдэг зүйлийн талаар яриа л да. Хүсэл гэдэг зүйл айгүй сонирхолтой зүйл нь. Хүний амьдралд маш олон төрлийн хүсэл байдаг тийм үү. Гэхдээ хүсэл гэдэг зүйл бол ерөөсөө өөрчлөгддөггүй. Бидний хүслийн объектууд нь өөрчлөгдөв. Бидний хүсэж байгаа зүйл нь л өөрчлөгдөж байдаг. Яа тийм одоо багада байхад гой тоглоом хүсдэг байсан бол томроод арай жоохон өөр зүйл хүсдэг тийм. Тэгээ бүр хөгшин болоод ирэхээр арай нэг өөр зүйл эсвэл амар амгалан байдал ч юм уу хүсэж байгаа зүйл хүсэл гэдэг зүйл болвол яг тогтмол зүйл байнгын байждаг. Гэхдээ хүсэж байгаа объектууд байнга өөрчлөгдөв. Тэгээ ингээд харахаар байна шүү дээ. Хүний амьдрал тэр чигтээ хүслэн дээр тогтож байгаа. Яг энийг яг үнэн үгүй та нар өөрсдөө бодоод үзээрэй. Ерөөсөө хүсэл гэдэг зүйл дээр суйрлагдаад бидний бүх амьдралын шийдвэрүүд гарч байгаа. Тэгээ хүсэл гэдэг зүйл яг ямар зорилготой юм бэ гэхээр биднэрт сэтгэл ханамж авчрах зорилготой. Бид нар ер нь бол эцсийн эцэст яг хүн болгон яг үннээ хэлэх юм бол ихэнх хүн өөрөөхөө л сэтгэл ханамжийг хайдаг. Яг зарим хүмүүс туслах, зарим хүмүүсийг хайрлах тиймэрхүү юмнууд байна. Гэхдээ эцсийн эцэст хүн өөртөө л сонирхолтой байдаг. Өөрийнхөө хэрэгцээнүүдийг, хүслүүдийг хангах тэрнийхээ ард гарчих юм бол сэтгэл ханамж аавна гэдэг тийм зорилго байдаг. Тэгээ энд миний ажиллаж байгаагаар бол энэ нь ерөөсөө зогсолтгүй байж идэг зүйл. Ерөөсөө нэг хүслийг хангасан ч гэсэн дараагийн хүсэл нь гараад ирдэг. Бид нар за өлсөж байгаа үед хоол идмээр сардаг тийм үү. Тэгэл за хоол чамаагүй юу чамаагүй чигээл хоол идээл тэр хүсэл хангагдаад шууд дараагийн хүсэл нь гарч ирдэг. За зарим гэдээ. За сайхан утсаа скролл дээ. За хэвтээ. Ингээ харахаар байна штэ. Хүний амьдрал тэр чигтээ ингээ хүслээ хангах гал яваад байдаг. Хүслээ хангачаал гээл сул тавьчаал дараагийн хүсэл нь гараад ирдэг. Ерөөсө хүслээ хангах чахтаа нэг тийм бие барьсан энэ зүйлээ авахсан гэж явал гээл гэж явал гэл. Тэг ингээ харахаар жоохон инээтэй сонсогч хийж магадгүй лээ. Би
зүгээр дотроо бол ингэж харж байна. Гэхдээ энэ бүх зүйлийг хэдүүлээ ерөөсөө яг байгаагаар нь л харъя. Амьдралд яг юу болж байна? Хүсэл гэдэг зүйл яг ямар үүрэг ролтой юм те? Тэр бүхнийг хараа зүгээр ойлгох гэж хичээ. Тэгээд би заавал хүсэл гэдэг зүйлийг муу гэж бол хэлэхгээгүй. Зарим нэг хүслийг, зарим нэг те зүйлийг буруу хүсэл, сайн хүсэл, муу хүсэл гэж англих болол зорилго надад байхгүй. Зүгээр л бүх зүйлийг байгаагаар нь харъя. Тэгээд бид нар энэ хүслүүдийнхээ араас хөөж явахдаа зүгээр нүдэ нээлттэй байцгаая. Зүгээр л юуны араас явж байгаагаа харцгаая. Юунд ямар асуудалд оролцож байгаагаа харцгаая. Илүү зүгээр нүдэ нээлттэйгээр л энэ бүхнийг харцгаая. Тэгээд ирэнгүүт шүү дээ. Энэ хүсэл гэдэг зүйл айгүй гүнзгий асуудал. Бидний мэдэрч байгаа бүх мэдрэмжүүд бидний хүслээс хамааралтай. Хүн чамд нэг муухай зүйл хэллээ гэхэд тэ тэр яагаад бас чамааг өвтгөж ийн вэ? Эмоцийг шин дургуйч өргөж ийн вэ гингүүд чи өөрөөгөө нэг байдлаар хардаг тийм хүсэл байгаа байхгүй. Би бол ийм хүн гэдэг хүсэл итгэл үнэмшил байдаг. Тэрнтэй зөрчсөн юм хүн хэлэнгүүт чи намайг ингэчлээ. Энэ муу намайг ингэчлээ гэд өөрийнх нь тэр хүсэл нь зөрчигдөд байгааз. Тэгээ хүсэл гэдэг зүйл ерөнхийдөө нэг тийм зураглал дээр тогтсон зүйл байгаа байхгүй. Би дотроо нэг юм зураглал төсөөлсөн бодит байдал тэрнээс зүрэнгүүт би зовоод байдаг. Тэгэхээр ингээд харахаар штэ хүслийн угт нь хүсэл гэдэг зүйл юу вэ гэхээр зүгээр л хүсэмжит ирээдүй. Тэр зүйлд хүрэх тэр зүйлийг л хүсэл гэж байгаа. Хүсэл гэдэг нь зүгээр л хүсэмжит ирэндүүд очихыг л хэлж байгаа. Одоо байдал ямар байгаа? Тэрнээс өөр нэг хүсэмжит ирээдүүлөө явж байгаа тэр завсарт бидний тэр завсрыг нөхөж чадах юм бол жаргал гардаг. Тэр завсар байгаа цагт зовлон байдаг. Яг гоо зовлон байхгүй ч гэсэн ямар нэг төрлийн нэг тийм таталцаа байгаад байгаа байхгүй. Би хүссэн зүйлээ одоохондоо аваагүй байгаа шүү гэдэг ойлголт байхаар ямар нэг байдлаар яг бүрэн сэтгэл ханамж огт байж чаддгүй. Та нар энэ талаар бодоод үзээрэй. Яг уу би тэгвэл нэг юм асууя л та. Хүн зовлонгүйгээр хүсэх боломжтой. Ямар нэг зүйлийг хүсээд гэхдээ тэр зүйл нь одоохондоо яг одоо цагт байхгүй байгаа ч гэсэн зовхгүйгээр ямар нэг зүйлийг хүсэж болох уу гэдэг бол энэ айгүй сонирхолтой асуулт, айгүй хэцүү асуулт. Би та нарыг бас өөртөө бодож үзээрэй гэж бодож байна. Энэний хариултыг бол би мэдэхгүй. Гэхдээ удахгүй шүү дээ. Ер нь бол яг энэ ярианы төгсөлд би яг өөр төрлийн хүслийн талаар ярина. Гэхдээ тэр бол яг зовлонгүйгээр хүсэх нэг тийм бололцоо байгаа. Гэхдээ бидэрт яг хүсэмжит ирээдүг хүсэж байгаа тийм бүтцтэй хүсэлтэй, тийм хүсэл байгаа цагт ер нь бол байнга завсар байж идэг. Яагаад гэвэл одоо цагт тэр хүссэн зүйл чинь байхгүй болохоор тэр завсраас болж бидэр зовж идэг. Тэгээд тэр хүсэмжит ирээдүй хаанаас гараад байгаа юм бэ? Хүсэл хаанаас гараад байгаа юм бэ гэд бодохоор бас нэг аягүй сонирхолтой зүйл орж ирж байгаа. Бодол гэдэг зүйл. Бодол гэдэг зүйл бол бидний бүх амьдралын туршлаган дээр суурилсан байдаг. Бид нар юу сурч мэдэрсэн, юу харсан, бидний суралцсан бүх зүйл бидний ой санамж хадгалагдсан байдаг. Тэр дундаас бидний бодол гэдэг процессор бид нар ийм зүйлийг хүсэх юм байна. Энэ бол миний хүсэх зүйл шүү гэж гарч ирдэг. Бид нар зарим нэг сайхан зүйлийг мэдэрчээ тэрийг ахин дахин мэдрэхийн тулд бодол тэрийг бидний ой санамжнаас ухаж гаргаж ирээд чи энэ зүйлийг ахиж мэдрээ гингүүт тэр хүсэл ундарч гарч ирж ирдэг. Тэгэхээр энэ бүхэнд бодол ийм хүчтэй оролцоотой байгаа гэдгийг бид нар бас ажиглах боломжтой. Хэрвээ ямар нэг зүйлийг бид нар тулгархдаа огт бодол гэдэг зүйл байгаагүй, ой санамж гэдэг зүйл байгаагүй болвол тэр зүйлийг ирээдүйд дахиж хүсэх боломжгүй. Тэр зүйлийг санахгүй болвол ирээдүйд хүсэх боломжгүй үстэй. Тэгээ ингээ харахаар ой санамж гэдэг зүйл хүртэл энэ нэг айгүй оролцоотой. Тэгээ цаг хугацаа гэдэг зүйл маш оролцоотой болчихж байгаа. Ой санамж гэдэг зүйл бол бидний бүх өнгөрсөнд суурилсан бүх амьдралын туршлага ордог тийм үү. Тэгэхээр өнгөрсөнд бүх суурилсан бүх зүйл дээрээс тэр ой санамж гэдэг зүйл бидний бодлыг гаргаж ирээ. Бодол нь хүслийг гаргаж ирдэг.
Тэгээ ингээд юм яриад ирэхээр яагаад ийм сони юм ярьж байгаа гэж бодож магадгүй л дээ. Нэг л их нэг тийм бодол, хүсэл гэдэг зүйл яриад байдаг. Тэгээ энд хамгийн сонирхолтой нь бодол гэдэг зүйлийг бол би дандаа хэрэгтэй зүйл гэж боддог байсан бохоггүй юу? Хүн гэдэг зүйлтэй ямар нэг зүйлийг бодох, тунгаах, олж мэдэхтэй нэг тийм туршлага дээр суурилсан, хүний оюун санаан дээр суурилсан тийм хэрэгтэй зүйл гэж боддог. Тэгээ ингээ харсан чинь бидний бодол яг цаг хугацааг өнгөрсөн одоо ирээдүй гэж хуваадаг тийм үү. Тэгээд бидний тэр хүсэмжит ирээнтүү одоо цагт байхгүй гэд тэрнээсээ болоод бидний зовлон энэ асуудлуудыг гаргаж ирээд байдаг. Тэгэхээр бас нэг сонирхолтой зүйл нь энэ бодол гэдэг зүйл хэрэгтэй үедээ хэрэгтэй те. Бид нарт үнэхээр би бодлыг бол авчаа гээгүй. Гэхдээ яг хүсэлтэй холбоотой зүйл дээр бол бид нар яг энэ бодол гэдэг зүйл ямар оролцоотой байгааг яг тодорхой хараасаа гэж хүсэж байна. Тэгээ бодол гэдэг зүйл нь бас өөрийн гэсэн асуудлуудтай гэж Кришнамурти хэлж эхэлж байна л та. Бидний бодол гэдэг зүйл нь яг түрүүний хэлсэн шиг бидний ой санамж бүх өнгөрсөн бүх туршлага тэр бүх зүйл дээр суурилдаг. Тэнгүүт бид нар өнгөрсөндөө ямар ч төрлийн травма авсан байж магадгүй, ямар ч буруу зүйл, зөв зүйл сурсан байж магадгүй. Тэр бүхнээс гарч ирж байгаа тийм програмчлал байдаг. Бид нар тэрийг ахин дахин хэрэгцүүлдэг. Одоо жишээлбэл би яа гэдэг амьдралдаа байнга их амжилт алдар нэрийг хүсдэг хүн байлаа гэж бодоход тэр нь хаанаас гарч ирж байгаа нь талаар ер нь бол тэр хүн хизээч бодож байгаагүй байж магадгүй. Гэхдээ яг энэ хүсэл гэдэг зүйл бодлоос ургаж гарч иж байгаа. Бодол бол бидний ой санамж өнгөрсөн амьдралын туршлагаас гарч иж байгаа гингүүд хүсэл гэдэг зүйлийг бид нар яг ингээд том зургаар нь бүрэн бүхлээр нь харуул бидэрт илүү тийм бүх зүйл ойлгогдож эхлэх баг. Тэгээ бодол гэдэг зүйл хоёрдугаарт айгүй их үүрэг, нэр томьёо, ойлголтууд орж ирдэг. Дандаа тийм ойлголт цаг хугацаа ер нь бол ингээд бүх юмыг хувааж боддог бүх юмыг хэсэгчилж боддог. Бодол гэдэг зүйл угаасаа л зарим нэг зүйлүүдэд нэр оноогоод энэ бол ийм зүйл, тэр бол тийм зүйл, энэ сайн, энэ муу ингээд нэг тийм бүх юмыг ингээд салгаад байгаас бүх юмыг ингээд бүхлээр нь харна гэсэн ойлголт байхгүй. Бүх зүйл дандаа хуваагддаг. Тэрэнд нь би дургу, тэрэнд нь дуртай, энэ миний найз, энэ миний дайсан, тэрийг тийм, энийг юм, энэ тийм, тэр тийм гэд бүх зүйлийг тийм хуваагдлын бүх зүйлийн бодлын ийм хуваагдал явж байгаа болохоор Кришнамурти тэгж хэлдэг. Бид нар бодлыг ашиглаж болно. Гэхдээ бодлоор хүрч чадахгүй газрууд хүртэл байгаа гэж хэлдэг. Энэ бол ойлгоход айгүй хэцүү зүйл гэж бодож байна. Би ч гэсэн энэ талаар өөртөө дахин тунгаахыг боддог. Гэхдээ бодлоор бидний бодоод тунгаагаад хүрч чадахгүй газар гэдэг яг ямар газар байгаа юм бэ? Тэр газар яаж хүрэх юм бэ гингүүд ерөөсөө л бүх зүйлийг байгаагаар нь ямар нэгэн ангилалд оруулахгүйгээр бүх зүйлийг байгаагаар нь харах. Тэнгүүд цаг хугацаа хүртэл байхгүй болчихно. Яг зөвхөн одоо цаг дээр чи зөвхөн урдаа байгаа бүх мэдрэмж, бүх мэдэрч байгаа бүх зүйлтэйгээ тулгарна гэсэн үг хэлчихэж байгаа. За тэгвэл хэдүүлээ айдас гэдэг зүйлийг бас ойлгох гэж хичээл л доо. Хүсэл гэдэг зүйлийг ойлгочих юм бол яг юу юм бэ гэдгийг харчих юм бол айдас гэдэг зүйл яг ижилхэн. Ер нь айгүй үстэй. Бас л айдас гэдэг зүйл бидний хүсэмжит ирээдүйтэй холбоотой. Бидний бас ер нь бол амьдралынхаа туршид яг байнга итгэж явдаг зүйлүүд байдаг, байнга болоосоо гэж явж байгаа хүсэж байгаа зүйлүүд байдаг. Тэгээ бид нар бүх зүйлийг айгүй anticipate хийх туртаа л тэр нь бүх зүйлийг тааварлах туртаа. Бодит миний ирээдүйд болох ч байгаа зүйлүүд надад миний мэдэхгүй зүйл биш, миний мэдэх зүйл, миний яг болно гэж болж байгаа зүйлүүд болох юм бол надад айдас төрөхгүй. Яагаад гэвэл ийм зүйл болно гэдгийг би мэдж байгаа. Миний бодсноор болох гэж байгаа. Гэхдээ тэр зүйл нь ойлгомжгүй болж ирээд тэр зүйл нь болох нь болох үгүй нь мэддэхгүй болоод ирэнгүүт айдас гарч ирдэг. Үгүй миний хүсэмжит ирэндүүч болохгүй байвал яах юм бэ? Би хүсэж байгаа зүйлээ авч чадахгүй бол яах юм бэ гэдэг асуудал гарч ирчихэж байгаа байхгүй. Тэгэхээр айдас гэдэг зүйл нэгдүгээрт хүсэмжит ирээдүйтэй холбоотой, хоёрдугаарт тодорхойгүй зүйлээс тодорхойгүй болох үед
бидний энэ айдас гэдэг зүйл гарч ирдэг. Anxiety гэдэг зүйл ч гэсэн зовнил түгшүүр гэдэг зүйл ийм зүйлээс л гарч ирдэг. Бидний яг хүсэж байгаа зүйл одоо зүгээр нийгмийн өрөөнд яриа л да. Social anxiety гэдэг зүйл нь би бусад хүмүүс намайг хүлээн зөвшөөрөөсөө, намайг хайрлаасаа, намайг хүндлээсэй гэдэг зүйл нь болохгүй болвол яах вэ гэдэг ийм тодорхойгүй зүйл гарч ирээд тэрнээс айдас гэдэг зүйл гарч ирж байгаа. Тэг ингээ ерөнхий бүтцээр нь юмыг харах бол надад айгүй хэрэгтэй санагдаад байгаа байхгүй. Би заавал чамайг тэр айдасаа хүслээ, ямар нэгэн байдлаар шийдэх гэж үзгээгүй, ямар нэгэн байдлаар контролт гээгүй, тэр зүйлээсээ зүгт гээгүй, зүгээр л тэр зүйлтэйг нүүр тулаад юу юм бэ гэдгийг харах юм бол зарим нэг зүйлүүд ойлгоход ирнэ. Айдас гэдэг зүйл хүртэл айгүй ерөнхий зүйл байдаг. Бидний айж байгаа тэр бити тохиолдоосон гэсэн тэр хүсэмжит ирээдүйн өөрчлөгдөөл байдаг болохоос айдас гэдэг зүйл яг л үндэс суурь нь байнга л байж идэг. Айдас гэдэг зүйлийн объект нь л өөрчлөгдөд байдаг. Тэрнээс айдас гэдэг зүйл байгаа л байдаг. Тэрнтэй адилхан хүсэл гэдэг зүйлийн бидний хүсэж байгаа зүйл нь л өөрчлөгдөд байдаг болохоос хүсэл гэдэг зүйл байнга байгаад байдаг. Ингээд бодоод ирэхээр бидний энэ хүсэл, айдас, зовлон, жаргал ер нь энэ мэдрэмжүүд жоохон ойлгогдож ирж байна. Яг хаанаас яагаад гарч ирж байгаа? Яг бодол энэ бүхнийг яаж үүсгэж байгаа? Тэгээд энэ бүхнийг хараад ирэхээр ер нь бол ийм асуулт гараад ирж байгаа байхгүй юу? Бид нар яг бодлоо оролцуулахгүйгээр хүсэмжит ирээдүй гээд нэг тийм ирээдүй цаг, одоо цаг өнгөрсөн гэж бүх зүйлийг хуваахгүйгээр бодлоо оруулж ирж бас баахан зүйлийг нэрлэх, тэмдэглэх, ойлголт үүсгэх тийм зүйлүүдийг бүгдийг нь оруулахгүйгээр бид нар яг өөрсдөө байгаагаар нь харж чадах уу? Тэгвэл бид нар гацалтгүй амьдралж болох юм биш үү? Яг энэ бүх нэр томьёо, бүх хуваагдлын ардталт ямар нэгэн ирээдүй байж болох юм биш үү гэдэг асуулт гараад ирчихэж байгаа. Бидний амьдрал тэр чигтээ өөрийнхөө өчүүхэн хүслийг хангах энэнийг гүйлтийн зам дээр ингээ байнга л гүгээд байгаа тийм юмнаас өөр зүйл байж болох юм биш үү гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэгээд Кришнамуртигийн бодлоор бол хүсэл гэдэг зүйл зөвхөн яг ихэнх хүний хувьд хүсэмжит ирээдүй, хүсэмжит ирээдүйг олж авах гээд байгаа тийм зүйл байдаг боловч зарим нэг хүсэл тийм бүтцтэй байдаггүй. Зарим нэг хүсэл бид нар бүх зүйлийг яг зүгээр л байгаагаар нь хараад юу болж байгааг ойлгосон үед цаанаасаа ундарч гарч ирж, оргилж гарч ирдэг тийм хүсэл байдаг. Тэр хүсэл нь ямар нэгэн зүйлийг нөхөх гэж тэр дутуугаа нөхөх гэж хийж байгаа зүйл биш. Тэр хүний үйлдэл нь цаанаасаа амьдралыг хараад, амьдралыг ойлгож байгаа болохоор гарч ирдэг тийм үйл хөдлөл байж болдог гэж хэлж байна л да. Тэгэхээр энэ талаар зүгээр би таныг бодоод үзээрэй. Энэ бүхэн байж болох уугүй юу? Ер нь хүний амьдралтай яг энэ хүсэмжит ирээдүгийнхээ араас хөөгд байдаг ийм амьдралаас илүү цаадах ямар нэг зүйл байж болох уу? Энээс цаашаа юу байж болох вэ? Гэхдээ тийм зүйл байхгүй байсан ч гэсэн яг өөрийнхөө амьдралд болж байгаа бүх асуудлыг, бүх өөрийнхөө хүсэж байгаа, айж байгаа, мэдэрч байгаа бүх мэдрэмжүүдийг яг ийм байдлаар хараад ойлгох гэж хичээгээрэй гэж хүсье. За тэгээ хэдүүлээ өөрсдөө болж болох ёстой. Тийм болох гэж хичээцгээе. Баярлалаа.